За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ хэлний мэдрэмж үзүүлэлийн талаар ярина. За хэлний мэдрэмжүүдийг олголтыг намайг анхтад л сурч хахад манай өр Монгол агш ингэж орж ирээд юуг ингээ яг самбар дээр биччихсэн байхгүй. Тэнгүүтээ биднэрт энийг ингээ хэлний мэдрэмжүүд юм аа. Та нар энийг ингээ сурчих юм бол ямар ч хэлийг ингээ завхуугаар сурах болно гэж биднэрт тайлбарлажсэн. Тэгээд миний хувьд л тэрхээр хэлний мэдрэмжийг аягүй чухал гэж боддог. Манай сургууль гэсэндээ бидний хэлний мэдрэмжийг сэргийхэн тулд аягүй олон төрлийн үйл ажиллагаануудыг хийдэг байсан. Хэлний мэдрэмж суулгахын тулд бид нарыг яалгадаг байсан бэ гэхээр өглөө болгон 7-оос 7:20-ийн хооронд ингээ босоод зогсоож агаад ингээд ном байруулж байгаа тэр номыг ингээ бүр чангаарч уншуулах биш бүр ингээ чангаар бүр ингээ ойрлуулаад хамгийн чангаараа гэдэг уншдаг байсан. Тэгээд багш нар ингээ дундуур нь яа хинэн орилж чинь хинэн орилохгүй гэдэг ингээд шалгадаг байсан. Тэгж бид нарт ингээд өглөө үлийн хэлхэн дээр ингээд тэр 70 тухамсарт нь хэлийг мэдрүүлэхийн тулд ингэж хэлэгдэх байсан гэсэн үг. Яг тэрнээс жуулаад тэр миний хувьд л тэгэхээр яг хятад хэлний мэдрэмж бол нэлээ сайн болсон болов уу гэж бодож байна. Гэхдээ би яг хятад хэлийг агуундаа одоо сураагүй яг 3-4 дахь жил рүүгээ баг орж ийн. Мэдээж тодорхой хэмжээний хувьд бол марцсан. Гэхдээ яг миний хувьд л тэгэхээр миний хятад хэлний мэдрэмж бол солонгос хэлнийхээс арай илүү байдаг юм шиг бол надад санагддаг. Энэ дээр бас үргэлжлүүлээд би яг энээсээ санаа аваад өглөө болгон англи хэл дээр уншлах гэдэг бас тийм групп нээсэн байгаа. Яг Cambridge-ийн сэдвийн номнуудыг тэрний reading scheme эссенүүдийг хамтдаа уншаад дундаас нь шинэ нүдийг цээжлээд тэгээд татгалуудыг ажилладаг тийм групп байгаа. Тэгээд өглөө хамтдаа яг тэр сэдвээ уншин дотроос нэг шинэ үгнүүдээ гаргаж аваад тэгээд flash card байдлаар ингээд шинэ үгнүүд нөгдөг. Тэгээд гот нөгөө нэг миний нөгөө яриад байдаг active recall гэдэг яг л миний нөгөө хэл сурдаг аргуудыг хийгээд явна гэсэн үг. Тийм учраас яг academic эссе унших сонирхолтой. Дунд нь би бас яг IELTS их бас тактик жоохон яриа явдаг. Тийм хүмүүс байх юм бол дотлын inscription хэсэг дээр байгаа линкээр бүртгүүлээрэй. Түүнчлэн англи хэлний анхаарчны ерөөсөд мэдлэггүй. Гэтэ англи хэлийг он гарахаас өмнө сурч эхлэх хүсэлтэй хүмүүс байх юм бол манай явуулдаг 104-ийн challenge байгаа. Тэгээ 104-ийн challenge маань энэ сараас эхлээд өглөө явагдахаар болсон. Бас нөгөө хэлний мэдрэмжтэй холбоотойгоор тийм учраас та бүхэн хүмүүс дотлын inscription хэсгээс бүртгүүлэх боломжтой шүү. Бусад яг англи ч юм уу монгол ч юм уу хэлэн дээр бид нэр хэлний мэдрэмжүүдийг зүйлийн талаар төдийлөл их ярьдаггүй шүү дээ тий. Бид нэр монгол хэлэнд чадах гэдэг үг байдаг тий. Чадна гэх юм бол чадна, чадахгүй гэх юм бол чадахгүй гэсэн. Тэгэнгუთ хятад хэлэнд биднэрт юу байдаг вэ гэхээр чадна гэдэг утгыг хоёр өөр үгээр хэрэгэлдэг. За нэг нь болохоор хүй гэдэг үг байдаг, нөгөөх нь болохоор нөн гэдэг үг байдаг. Тэгтэл энэ хоёр үг маань хоёулаа монголоор чадах гэж орчуулагддаг мөртлөө яг би дугуй унж чадахгүй гэдэг өгүүлбэрт орохоор хоёр өөр утгыг илэрхийлдэг. Жишээлбэл бүхээ гэх юм бол би дугуй унж чадахгүй, надад дугуйнах чадвар нь байхгүй, би дугуйнаж сураагүй гэсэн утгыг илэрхийлдэг болол. Бүү нөн гэх юм бол би дугуй унж чадна. Гэхдээ одоо би дугуйнах боломжгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлбэл миний хөл өвдсөн байж болно, гар өвдсөн байж болно, эсвэл дугуй өвдөрсөн байж болно, дугуй унах боломжгүй байгаа байдлыг энэ үгээр илэрхийлдэг гэсэн. Тэгэнгუთ энэ хоёр үг маань хоёулаа үгүйсгэх утга дээр нэг нь би тэгж чаднаа. Нөгөөх нь болохоор би тэгэх боломжтой гэсэн утгыг илэрхийлээд байна тий. Гэтэл бид нар монгол хэлэнд яадаг вэ гэхээр төдийлөн боломжтой гэдэг үгийг хэрэглэдэггүй шүү дээ. Бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр би дугуйнж чадахгүй гэх юм бол би дугуйнаж чадахгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Харин би дугуй унж чадахгүй байна уу гэх юм бол энэ хүн яг одоогоор л дугуй унж чадахгүй байна гэж хэдүүлээ ойлгодог тий. Яагаад ингэж ойлгож байгаа вэ гэхээр хятад хэлэнд бол хэдүүлээ үгээр нь шууд боломжтой, боломжгүй, чадна, чадахгүй гэдэг ингэ илэрхийлж чинь тий. Монгол хэлэнд хэдүүлээ юу гэж илэрхийлдэг вэ гэхээр тэр өгүүлбэр ямар цаг дээр хэлэгдэж байгаагаар илэрхийлждэг. Жишээлбэл би дугуй унж чадахгүй гэх юм бол маань байн үргэлжилдэг цаг биш тий. Өмнө чадахгүй байсан, одоо чадахгүй, ирээдүйд чадахгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгвэл би дугуй унж чадахгүй байна уу гэх юм бол энэ маань яг одоо цаг дээр хэлэгдэж байна шүү тий. Тийм учраас бид нар ямар цаг дээр ярьж байгаагаараа боломжтой байдал, боломжгүй байдал ингэж илэрхийлдэг гэсэн үг байна. Гэтэл энийг бид нэр яг багасаа эхлээд монгол хэлний хичээлээр ингэж үзчихсэн билүү? Үзэж байгаагүй шүү дээ. Тийм учраас энийг бид нар яагаад сурдаг вэ гэхээр энэ монгол хэлний орчинд өсөж байгаагаараа хэлний мэдрэмжээрээ сурдаг гэсэн үг байна. Хэлний мэдрэмжийг хэдүүлээ 3 ангилж болно. Хамгийн ихдээ болохоор дуудлагын мэдрэмж, хоёр дахь нь болохоор дүрмийн мэдрэмж, гурав дахь нь болохоор үгийн мэдрэмж гэж хэлж байгаа. Тийм бол англи хэлэн дээр болоод ирэхээр чи гэж үг байдаг шүү дээ. Өө үсгэн маань болохоор өөр үгний ард орохоор усгэр дуудагдаад идэв шүү дээ. Жишээлбэл dorm буюу дотор байр гэдэг үг байна те. Энийг болохоор хэдүүлээ dorm гэж уншдаг мөртлөө go to school гэж ярьдаг шүү дээ. To school. Гэтэл to болон dorm гэдэг үгийг бодохоор бид нар яг багасаа эднэрийг ингэж энийг to гэж уншдаг шүү, энийг dorm гэж уншдаг шүү гэж сурч ирлээ гэхээр бас сонирхолтой те. Тийм учраас бид нар тэр хэлийг сурах тусам тэр хэлний ингэж орчинд байх тусам тэр ингэж to болон dorm гэдэг ялгааг сурч байна гэсэн. Дүрм гэдэг дээр I'm American болон I'm an American гэдэг хоёр үг байлаа гэж бодъё. Та яд ийм бодлоор I'm American гэж хэлэх үү, I'm an American гэж хэлэх үү? Бид нар яг ингэж англи хэл сурж байгаа хүний үднээс бодох юм бол American гэдэг маань л тэрхүү тэмдэг нэр буюу adjective байгаад байдаг. Эний араас бид нэр үг авдаг. Тийм учраас I am American гэж хэлэх нь зөв байдаг тийм үү? I am an American гэх юм бол
N гэдгийг араас бид нэр заавал нэр үг авах хэрэгтэй байтал American гэдэг үг маань тэмдэг нэр учраас American гэдэг үгийг авах боломжгүй байгаад нь. Гэсэн хэдиж бид нар ямар ч Америкэн дээр очиод ягаад I am an American биш I am American гэж хэлтийм бийг асуух юм бол тэр хүмүүс Америк хүмүүс бол үнэхээр хэлж мэдгүй гэдэгт бол би итгэлтэй байна. It feels right. Энэ яг тийм зөв юм шиг санагдаад байна гэж итгэж ярьдаг ч тийм. Тэгээд тэгж хэлнэ. Ягаад гэх юм бол Америк хүмүүс л тэгэхээр яг ингэж хэлэх ёстой гэсэн тэр хэлний мэдрэмжийг суулчихсан гэсэн. I go to school гэж ярьдаг мөртлөө ягаад I go home гэж ярьдаг юм бол тий. Home гэдэг маань л тэгэхээр яг тийм газар биш бас adverb-ийн үүргийг биелүүлдэг учраас дан ганц одоо нөгөөний газар биш тий. Яг тэр орчинны үүргийг биелүүлдэг учраас I go home, I go to school гэж ярьдаг тийм үү. Гэтэл бид нар яг Америк хүнээр очиод ягаад I go to school, I go home гэж ярьдаг юм бэ гэж асуух юм бол тэр хүмүүс ч гэсэн it feels right тий. Энэ яг зөв санагдаад байна гэсэн тийм хариултыг бол өгөх байх. Энэ үгийн мэдрэмж гэдгээрээ бид нар дан ганц үгийг хэлдэггүй. Юуг хэлж өгнө гэхээр энэ үгнүүдийн хамт хэрэглэгддэг зүйлийг хэдүүлээ үгийн мэдрэмж гэж хэлдэг. Жишээлбэл result гэдэг нь болохоор үр дүн гэж ярьдаг тийм хэдүүлээ ямар нэг юмны үр дүн артлт нь хэдүүлээ нэмж явахдаа result in гэж ярьдаг шүү дээ. Result in гэдэг нь болохоор яагаад гэдэг мэддэггүй гэхдээ зүгээр л хамт хэрэглэгддэг тийм. Энийг хэдүүлээ заавал хэрэглэх шаардлагатай болдог тийм. Яагаад ингэж хэрэглэгддэг гэдгийг бол хинч мэдэхгүй зүгээр л бид нар ийм байх хэрэгтэй гэж яддаг тийм. За тэгвэл энэ хэлний мэдрэмж гэдэг маань айгүй чухал зүйл юм байна. Тэгвэл бид нар яаж нэг хэл сурахтаа тий англи хэл сурахтаа хятад хэл сурахтаа хэрэглэх вэ гэж та бүхэн асууж магадгүй. Тэгэхээр энэ дээр бол тэгэхээр би та бүхэнд өөрийн туршлага дээрээ суурилсан 4 зөвлөмжийг өгөхөөр бэлдсэн байгаа. Хамгийн ихний зөвлөмж маань л тэгэхээр маш их инпут авах, тасралтгүй ингэж юмыг сонсох. Гадаад хүмүүс юу гэж ярьж байна, яг Америк хүмүүс юу гэж ярьж байна тий кино үзэж болно. Тасралтгүй тэрийг ингэж сонсож өөртөө оруулна гэсэн. Гэх мэтчлэнгээр бид нэр тасралтгүй инпут буюу ингэж оролт өөртөө авна гэсэн. I go to school гэж бүр ингэ цээжлэн цээжилтлээ. Яагаад ингэж ярьдгийг бүр мартлаа тэжилтлээ сонсно гэсэн. Та киногоо үзнэ үү, дуртай дуугаа сонсно уу? Хоёр дахь арга манлаа тэр shadowing гэдэг арга байгаа. Энэ маань болохоор хүнийг дагаж ингэж дуурайж ярьдаг тийм арга байдаг шүү дээ. Одоо кино дагаж ярьж болно, эсвэл дуу дагаж ярьж болно. Миний хувьд болохоор би яадаг байсан бэ гэхээр жоохон бахта ингэж англи дууг ингэ мэдгүй ч гэсэндээ үг нь бичиж авангуудаа монголоор ингэ ингэ бичдэг байсан. Жишээлбэл I'm so lonely broken angel гэдэг байдаг шүү дээ. Тэрний одоо ингэ үг I am so гэдэг ингэ монголоор ингэ бичээд тэрийг ингэ дагаж дуулдаг гэсэн гэсэн. Тэр маань ч гэсэндээ тодорхой хэмжээнд миний хэлний мэдрэмжинд нөлөөсөн болов уу гэж би боддог. Дараагийн арга маань л тэгэхээр өгүүлбэрийн бүтцэд анхаарах. Жишээлбэл was read, was young гэдэг маань болохоор хоёлаа миний бодлоор гэсэн утгыг илэрхийлдэг тийм үү. Гэтэл was read гэдгийг хэдүүлээ өөрийнхөө санааг илэрхийлэхдээ хэрэглэдэг бол was young гэдгийг бол хэдүүлээ би тэгмээр байна, би ингэмээр байна гэж өөрийнхөө хүсэж байгаа тэр үйлдэлийг илэрхийлэхдээ энэ үгийг хэрэглэдэг. Гэх мэтчлэнгээр бол энэ өгүүлбэрийн бүтцийг ямар үед хэрэглэгдэж байна гэдгийг маш сайн анхаарах. Дөрөвдүгээр арга манлаа тэрхээр үгийг ингэж хамтд нь хэлэлгээр нь цээжлэх жишээлбэл англи хэлнээр phrase гэж ярьдаг шүү дээ. Phraser нь ингэж цээжлэн гэсэн. Үүдэд бол бас ингэж хэрэгэлдэг нэг вебсайтаа би нэрийг сайн санахгүй тий та бүхний хажууд ингэж оруулчаад ирэх юм бол та бүхэн бас өөрсдөө хэрэгтэйгээр ашиглах боломжтой шүү. 5 дахь зөвлөмж манлаа тэрхээр тухайн хэлний орчинд орох. За энэ маань болохоор 1 дахь зөвлөмжөөс ямар ялгаатай вэ гэхээр яг өөрөө ярьж эхлэн гэсэн. Өөрөө яг тэр хэлийг хэрэглэж эхлэн гэсэн. Тэгжээч бид нар яадаг вэ гэхээр тэр амныхаа булчиндаа суулгах гэсэн. Нэрийн булчин өөрийн гэсэн санах байтай гэж та нар мэдгүй. Бид нарыг яг хятад сурдаг хаа тэгдэг байсан аахгүй. Та нар ингээд гарныхаа булчин цуудланд бичээ. Тэгэх юм бол та нар бодохгүй гарч өөрөө бичдэг болно гэж ярьдаг байсан. Яг тэрнтэй адилхан бид нарын амны булчин бас суудаг. Тийм учраас бид нар бас өөрсдөө ярихгүйгээр ам маань хөдөлдөг болно гэсэн. Тийм учраас тэр амны булчин суудлыг ярина. Hello Talk гэдэг аппликейшн ашиглаж болно. Эсвэл өөрсдөө зүгээр л өөрсдийнхөө англиар ч юм уу, хятадаар ч юм уу өөрхөн сурдагтай хэлээр ингэ ярьж байгаагаа бичлэг гэж болно гэсэн. За тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ хэлийг зовж биш ухаалгаар сурна шүү.